Хүүхдүүд маань тэмцээн уралдаанд орж байна гэдэг бол нэг төрлийн сорилт. Нэгдүгürt ялагдаж сураасаа. Зөв бурууга бодож тунгайж сураасаа. Зөвхөн өөрийнхөө өнцгөөс бодох нь асуудлын шийдэл биш юм байна гэдгийг эргцүүлнэ гэдэг өөр их том ололт. Мэтгэлцээнд ялагдагч гэж байдаггүй. Үндсэндээ үргэлжийн суралцагчийн зам бол өөрөө хэлэлцэж мэтгэлцэх зам байдаг. Үүнд суралцж байгаа нь өөрөө хамгийн том ололт. Монгол улсын маань хөгжлийн ирээдүйн том шалтгаан юм аа. Тэгээ хүүхдүүдийнхээ энэ үйлдэлээр маш их барах гэж байна. Үйлдэл байгаа учраас үр дүн байдаг. Би гэдэг үгэнд бол хүч байдаг гэж би боддоггүй. Бидэд хүч байдаг. Монгол уламжлалт энэ дуу бүтээлийг сонсоход хүртэл бигээ дуулахаас илүүтэйгэр бусдыг бидийг дуулдаг. Өнөөдөр энэ тэмцээнд оролцож байгаа хүүхэд нэг хүүхэд мундагтаа биш. Түүнтэй хамт хичээсэн баг байгаадаа үр дүн байх. Оролцож байгаа багууд байгаадаа үр дүн байх. Өрсөлдөх хэн нэгэн байгаадаа үр дүн байгаа. Зохион байгуулах бусад байгаадаа үр дүн байгаа. Би биш бидэд хүч байдаг учраас нөхөрлөлд гэрэл асая гэдэг энэ орой энэ гайхалтай үгийн үнцэн түүндээ оршиж байгаа. Бигээ биш бусдыг харж, бусдыг үнэлж, бусдыг хүндлэхийн цагт дуун дээр хүртэл гардаг шүү дээ. Чи нэгэн зуны настай ирвэхэ бишээ. Чи гэрийн тармил цэцэг бишээ гэдэг шиг чиг өөрөөс бусдыг үнэлж хүндлэхэд нөхөрлийн гэрэл байдаг. Тэрийг л хүүхдүүдийн арга хэмжээнээс бас энэ том соёлыг олоосоо ойлгосоо гэж хүсэж би тайзан дээр бас сая цагийн илтгэл дээр нэлээд онцлолоо.